Орой мэндийг хүргээ үзэгчдээ аргумент хэлэлцүүлэг нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүргэх гэж байна. Өнөөдрийн сэдв явган зорчигч ба түрээсийн төхөөрөмж гэсэн сэдвийн дагуу ярилцсан. Студид бизнес эрхлэгч Бат Гэрэл, програм хөгжүүлэгч энх баяр нар хүрэлцэн ирсэн байна. Орой мэнд хүргэе. За орой тий. За тэгэхээр ойрын хугацаанд 27 цаг ирсэнтэй холбоотойгоор түрээсийн төхөөрөмжүүд тэр тусмаа скутер, мопед, байкууд дугуй те одоо түрээсийн төхөөрөмжүүд ил тавьсан байна. Тэгэхээр яг энэ төрлийн үйлчилгээ хэдгээр сараас эхлээд ер нь явагдаж эхэлдэг юм бэ? Нийт одоо үйлчилж эхэлдэг юм бол өнгөрсөн жил нийт энэ түрээсийн үйлчилгээ эрхлэгч нарт нэг журам боловсруулагдсан. Тэр нь болохоор бол хавар одоо 4 сарын 15-наас энэ дундын түрээсийн бичил тээврийн хэрэгслүүдийг одоо үйлчилгээнд гаргаж болно гэсэн журам гарсан. Тэгээд энэ жилийн хувьд бол бас арцсангуй цаг агаар дулаарсантай холбоотойгоор бас хэдэн өдрийн өмнө энэ төрлийн төхөөрөмжүүд маань годомжинд үйлчилгээнд гарлаа. Тэгээд энэ нь бол ер нь тэр журам маань бол тэр халтаргаа гуулгаатай холбоотойгоор л одоо 4 сарын 15 гэдэг маань гарсан баг. Тэгээд энэ жил бол сайхан үйл боллоо. Тэгээд хавар арт эхэлж байна. Тэгээд тэрнтэй холбоотойгоор төвжирлийг одоо бууруулахад чигээс арга хэмжээ манаас уян хатан ингээд хэрэгжиж явах шиг шүү дээ. Тэгэхээр энэ түрээсийн төхөөрөмжийн үйлчилгээ хамгийн анх хэдэн онд яг Улаанбаатар хотод ажиллаж эхэлжсэн болоо. Тэг. Ер нь энэ ундаг дуу түрээсийн үйлчилгээ бол ер нь харьцангуй нэлээд хэдэн жилийн өмнө одоо үйлчилгээнд явж эхэлсэн. Харин скутер бол одоо энэ жил 3 дахь жилдээ иргэдтэй үйлчилж эхэлж байна. Тэгээд эхний жил бол ганцхан үйлчилгээ эрхлэгч одоо Улаанбаатар хотод байсан бол 2 дахь жилдээ 2 боллоо. Харин 3 дахь жилдээ ингээд 3 болоод ингээд магадгүй 4 5 гээд одоо үйлчлээд явах юм шиг байна. Тэгэхээр одоогор яг хичнээн скутер дугуй байк гэдэг юм уу нийтдээ нэг багцаа хэд хэдэн компаниуд үйл ажиллагаа явуулж штэ. Тэгэхээр хичнээн яг юм түрээсийн төхөөрөмжүүд байна гэсэн тоо судалгаа байгаа бол энэ жил хичнээн хүнд үйлчлэх бол. Тий. Одоо энэ автомашин ч юм уу мотоцикл ч юм уу улсад бүртгэлтэй жолооны үнэлэх шаарддаг тээврийн хэрэгсэл бол тоо ширхэг нь тодорхой байгаа. Харин энэ скутер ундаг дугуй бол улсын бүртгэлд одоохондоо хамрагддаг тийм зохицуулт байхгүй учраас яг Монгол улсад түрээсэнд хэдэн ширхэг явж байгаа гэдгийг нийлүүлсэн тоо бол бас байхгүй байгаа. За ер нь одоо годомжинд байдаг одоо үйлчилгээнд явж байгаа цэнгэр өнгөтэй JT хамт олон маань бол зарим тоо мэдээлэлээс харахад 6000 гэж байгаа шиг байсан. За тэрнтэй адилхан Тапа гэдэг бас скутер ундаг дугааны компани ажиллаж хөндлээд тэр маань бол 5500 төхөөрөмжтэй гэж байна. Эко байкад ногоон төхөөрөмжийн үйлчилгээ үзүүлж байгаа энэ компани маань бас 2000 гэсэн тоог нэг мэдэн дээрээс харж ирсэн. Тэгээд ингээд бодвол нэг 10 эдэн мянган төхөөрөмж одоо явж байгаа шиг байна. Дугууны үйлчилгээ бас байгаа тийм. Нийлүүлэл оролцсон 15000 орчим. Тийм нийлээд нэг 13500 орчим төхөөрөмж байгаа юм болоо да. Гэхдээ аль компани нэмж хэдийг одоо оруулж ирж байгаа нь бол төдийлөн бас ил тод мэддэхгүй л байна л да. Тэгэхээр энэ бизнесийн хувьд гэвэл бизнес эрхлэгчд болон судлаачд бас ярьдаг. Ерөнхийдөө ашигын хувьд нэлийн бага, нэлийн сайн дурын үндсэн дээр нэлийн том зоригтой бизнес эрхлэгчд хийнэ гэж ярьж байгаа. Тэгэхээр үнэхээр ашигын хувьд юм бага юм уу? Тэгээд эрсдэл зардлын хувьд ямар шохон байдгийг та нарыг ашигтай ажиллаж чаддаг юм уу энэ салбарынхаа? Аль төрлийн бизнестэй харьцуулбал ашиг бага вэ гэж ярил тийм ээ. Уул уурхай бол мэдээж хамгийн өндөр ашигтай байгаа бах. За дараа нь банк санхүү байна, хүнс байна тийм ээ. Энэ том одоо салбаруудтай харьцуулахад бол энэ бичил тээврийн хэрэгсэл ундаг дугуй түрээс маань бол ашиг багтай. Гэхдээ Монголд одоо л эхэлж байна. Нийт иргэд одоо сая гаруй байна Улаанбаатар иргэд маань хэрэглэгээ давтамжаа бодвол энэ бол одоо ашигтай байх ирээдүйтэй салбарын нэг. Тэгээ одоо бол дөнгөж л эхэлж байна. Тэгээд одоо үйлчлэгээнд явж байгаа төхөөрөмжийн тоо, олж байгаа орлого энийг харьцуулбал яг том биш юм аа гэдэгт ашигтай салбарын нэг мөнөөс мөн. Тийм. За тэгэхээр ерөнхийдөө ярьдаг шүү дээ скутерчуд юм уу дугууны яг өөрийнхөө өртөг бол бас баггүй өндөр өртөгтэй худалдаж авдаг юм байна. За тэгээд дээр нь мэдээж хэрэг инновац шингэн маш их хүний нөөц баг бүрэлдэхүүн ажиллаж байгаа бах. Гэхдээ эвдрэл гэмтлийн хувьд бас нэлээдгүй амархан эвдэрчдэг ярьж байна. Тэгэхээр энийг зохицуулах, энэ эрсдлүүдэд тооцож ажилладаг болоо. Эвдрэл гэмтэл бол их. За тэрний эвдрэл гэмтэл юунаас болж үүсэж байна вэ гэхээр манай зам бол бас сайнгүй байна. Жил болгон сайжирч байна. Тэгээ сайнгүй байгаа зам дээр манайхан бас сундалж явж байна. Даацаа хэтрүүлж байна. За дээрэс нь
Энэ одоо зам бол бороо их орж байна. Манай Улаанбаатар чинь зарим хэсэгтээ үерэлчээд байгаа шүү дээ. Тэр үер маань энэ цахилгаан дугуунд бол бас муугаар нөлөөлж байгаа. За ингээд ер нь олон төрлийн шалтгааны улмаас энэ эвдрэл гэмтэл бол босод улс орнтой харьцуулахад бол манай Монгол бас харьцангуй өндөр байгаа. Тэгээ мэдээж тэрийг бол тооцож байгаа. Эвдрэл гэмлээ тооцож байна, байнга засварлаж байна тийм ээ. За тэгэхээр 23 24 онуудад ерөнхийдөө явган замын хувьд хуучин ч гэсэн те бас нэг юм налуу замын бүтцтэй байсан. Тэгвэл өнгөрсөн жилийн намрын одоо боржуур солих их ажлын дараа налуу замын стандарт алдагдсан. За тэгэхээр мэдээж налуу замын стандартгүй учраас тэр өндөр боржуурлоо тэр хүнд төв магадгүй хамгийн хүнд нь эко байк гэх мопед байж байгаа чинь те бүгдийг өргөөл явж байгаа харагдаж шүү дээ. Тэгэхээр налуу замын стандартыг яг холбогдох байгууллагуудаас нь шаардсан уу? Энийг өөрчлөх болов яг энэ чигээрэл Улаанбаатар хот байгалах юм болов уу гэж харж байна. Налуу замыг одоо ер нь өөрчлөхөд хэцүү байх. Ягаад гэвэл аль хэдийн нөгөөдг маань хийж гисэн. Тэгээ тэрийг одоо налуу замын стандарт руу шилжүүлнэхээр нэлээд их хөрөнгө оруулалт шаардлагатай байх. Одоо Вьетнам бол 2 дугуйтай төхөөрөмжийн хэрэглээгээр ивэл одоо нэлээд дээгүүрд явдаг орны нэг шүү дээ, тэ. 10 сая хүн амтай хотод 6 сая төхөөрөмжтэй байх шээ. За тэнд бол одоо бүх бордорууд юм налуу байдаг. Яг таны хэлж байгаа шиг. Манай Улаанбаатарт бол нэг ч тийм байхгүй. Эвдрээгүүл бол тийм байхгүй. Тэгэхээр тэр олон одоо ингээд өндөр тийм босгоцсон бордоруудыг одоо солино гэдэг бол ер нь нэлээд том одоо төсвийн хөрөнгө оруулалт шаардах байх. Тэгэхээр тэр ажлыг хийх өөр босд одоо зам дээр хөрөнгө оруулалт одоо чиглүүлэх үү тэр бол би бол болоогүй байх гэж бодож байна. Улаанбаатар хотод за улаан оронгууд л мэдээж хэрэг төгжрлийг хуваалцаа, дискутер, мопед дугуйнуудаа унж байна. Харин нэг талдаа явган зорчигчдын хувьд их тухгүй хэцүү байх шиг байна. Тэгээ энийг яаж зохицуулж шийдэх юм бэ? Мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа юуныг юу гэж харж байна? Явган зорчигчдад угаасаа айгу дургу байгаа шүү дээ. Мопед болон нөгөө мопед энэ скутер эднэр ч юм уу явган зорчигчдад айгу төвхтэй байгаа. Хойноос нэрээд мөрөх зөргөх гээд. Тэр асуудалтаас болоод байна. Явган зорчигчдад айгу дургу, дээрэс нь явган зорчигчийн айгу нөгөө энэ талбай гэх юм да тэр нь амар бага штэ. Тэгэхээр тэрийг нь дахиад бүр багасгаад хуваалцсан. Тэгэхээр бол явган зам маань өөрөө юм хязгаарлагдмал энэ бага хэмжээтэй байхад энэ 2 дугуйтай төхөөрөмжийн улам нэмэгдээд байна. Түжирлээс болоод 2 дугуйтай төхөөрөмжөөр явганаар зорчих иргэдийн тоо бүр жил болгон нэмэгдээд байна те. Тэгэнгүүт одоо бид анх одоо Улаанбаатарт машинг байгаад машин орж ирэхэд хүмүүс яаж хүлээж авч ирсэн бол магадгүй одоо 2 одоо дугуйд бичил хэвээр хэрэгсэл бидний амьдрал донд ороод ирсэн. Энэ үед бид зогцох нэг хугацаа байх шиг байна. А дээрээс нь зам талбай өргөжүүлэхтэй хангалттай үрэлцээтэй болох ажлууд явж байна. Ингээд бид эднийг завсар үед л одоо амьдарч байна л да. Тэгээд яг таны хэлж байгаа шиг одоо явган зорчиж байгаа хүмүүст л одоо айцтай байгаа. Хэцүү байгаа. Нин үг хэлгээд. Одоо тийш чимээ гардгүй учраас араас ирээд мөрөгчж байна. За хүмүүс маань сайн унж самбаачилж надаагүй байна тийм ээ. Тэгэнгүүт бас нөгөөдгөө зөв буруу тооронзоо базаад ингээд шууд тулаад ирж байна. Дээрэс нь одоо л энэ жилээс эхлээд сорооныг одоо англилтаагаар унж эхэлж штэ. Тэгтэл одоо тийм зохицуултгүй байх үед хэн дуртай нь явган замаар ямар байх нь хамаагүй одоо хурдаар явж байна. Энэ маань бол аюултай байгаад байна тийм ээ. Дээрээс нь одоо энэ түрээсийн одоо эко байк, жет, тапа эдгээр бол бүгдээрээ төвлөрсөн удирдахтай шүү дээ тийм ээ. Одоо хурдыг нь 20 км/цаг байрчиж болж байгаа байхгүй. Цагийн 20 км. Гэтэл нөө хувь иргэд өөрсдөө хурдлах сонирхолтой учраас хуваараа ингээд хөдөлж авсан скутертэй хүмүүс бол дураараа хурдлж болж байгаа байхгүй. Энэ дээр ямар ч зохицуул байхгүй. Дээрээс нь ундаг дугуй байна тийм. Одоо тэр тапагийн ундаг дугуй бол хурдан жигээд игээд хурдлахааргүй тийм одоо дундын төхөөрөмжөөр тийм зохицуулттай үйлдвэрлэгдсэн байхгүй. Гэтэл хувь иргэдийн ундаг дугуй бол одоо скутерээсээ ч хурдан явдаг тийм ундаг дугуй байна шүү дээ. Тэгээд эдгээр чинь ингээд одоо явган зам дээр ингээд аюул тариад байгаа. Уул нь бол замын хөдөлгөөний дүрмээрээ нэгдүгээр игнэгээрээ энэ бүх бичил тээвэр хэрэгсэлд маань зорчих хэвээр байтал нэгдүгээр игнэнд ингээд машин дүүрчихсэн. Тэгээд нэг зам нь хагарах нийтийн тээврийн автобус явдаг. Явчихж байгаа тийм ээ. Тэгээд зам нь хагарахаа болонгод машин чинь нэг хагарахаа замаа сүлжээ яваад ангууд хажуугаар нь унаа явж байгаа одоо тэр зорчигчд манаас эрсдэлтэй байгаа тань. Тэнгүүл хүн хурдтай явж байгаа тэр зам дээр эрсдлээ үүрхүү явган зам дээр ингээд шүлжээ явах уу гэдэг. Тэнгүүл явган зам дээр явган зорчигчд маань бас эрсдэлт учраад байна тийм ээ. Ийм нэг завсрын зохицуултыг илүү сайжруулах үедээ л хэдүүлээ
амьдрах шиг ба шүү дээ. Энэ дээр харин тийм илүү гоё тийм програмын инновац шингэсэн шийдэл гаргаад одоо яг нь зарчигчтай урьдчилан мэдээлдэг ч юм уу эсвэл төхөөрөмжийн явж байхдаа ямар нэгэн хүн ордоо дуу гаргадаг ч юм уу тий шийдэл бас гаргах болох тий. Хоёр дугуйт төхөөрөмж маань яг хаана явах хэрэгтэй юм бэ? Ер нь бол автозамын нэгдүгээрийг нэгээр явах хэрэгтэй тий. Зохицуулттай юм уу? За тэгвэл манай улс 2-2 игнэ замтай, нэгээр нь автобус нийтийн тээвэр явдаг. Эсвэл машинууд зогсоочдөг тий. Тойроод явдаг. За тэгэхээр энэ бол их хугацаа шаардах ажил байна. Тэгэхээр за яг энэ төрлийн хоёр дугуйт буюу түрээсийн төхөөрөмж оруулж ирдэг байгууллагууд бас баггүй туршлага алдан оног ингээд энэ хугацаанд цуглуулсан баха гэж харж байна. За нэгдээд шийдвэр гаргах төвшний хүмүүстэй тусдаа мопедын ч гэдэм үү түрээсийн төхөөрөмжүүд явах замуудыг шийдэж өгөөч гэж шийдэл хөрвүүлж ирсэн нь. Хотын захиргаанд үт юм уу? Нийслэлийн замын хөгжлийн газарт. Тийм хүсэлт тавьжсэн юм уу? Бүх ажлууд хийгдчихсэн. Тий, ер нь бид бол одоо улс гэдэг юм уу, нийслэл гэдэг юм уу? Зам талбайг өргөжүүлж өгөөч гэсэн хүсэлтийг бол тавьж байгаагүй. Илүүтэй бид бизнес эрхлэгчид бол энэ төхөөрөмжөө яаж аюулгүйгээр тэр дараагийн зарчигчдад бэлэн байлгахгүй, хүртээмжтэй байлгахгүй. Иргэдийнхээ цаг мөнгийг нь илүү хэвнөхөө гэдэг дээр л анхаарч байгаа. Бид тэрийг анхаарад өдөр тутам ажиллаж яхад улс бол одоо харж байгаа чихтэй, нүдтэй гэдэг шиг байгаа учраас энэ зам талбайгаа мөн тооцоолол судалгаа нь явж байна лээ. Бид явдаг ч баг. Тэгээ бид одоо гарч байгаа шийдвэр гаргагчтай уулзж яхад бол аль хэдийн анхаарал тавьчихсан ажиллаж байгаа нь бол харагдаж байгаа. Тэгээд 4 жил бас төрөл бүрийн одоо хэлэлцүүлгүүд явсан шийдвэр гаргагчид, бодлого тодорхойлогчид маань бол одоо бидний шиг бизнес эрхлэгчид, цааны түрээслэгчид тэгээд одоо зарчигчтай төлөөлөлтөд уулзаад мэдээлэл судалгаагаа хийгээд явж байгаа нь бол одоо зөндөө харж ирсэн. Тэгэхээр бол энэ жилийн хувьд одоо ямар одоо бодлогыг баримтаж ажиллаж байгааг нь бол би одоо сүүлийн сарын мэдээлэл аваагүй л байна. Сайжирч байгаа гэж найдаж байна. Тэгэхээр Улаанбаатар хотын одоо анслагдмал хэсгүүд байд юм уу тий? За түрээсийн төхөөрөмжүүдийг хамгийн холдоо яг аль байршлуудад байршуулж байгаа юм болоо. Ер нь бол Улаанбаатар хот гэлтгүй нэг газрын зураг дээр байдаг мап дээрээс ер нь суурилж тэрийг бол хязгаарлаж байгаа. Тэгэхээр хөдөлгөөн төхөөрөмжүүд бүгдөө өөрсдийн гэсэн нэг аппликейшнээр удирдах аппликейшнтэй ажилладаг. Тэрэн дээр нь полигоноор буюу нэг юм хүрээг нь одоо ер нь бол бүх түрээсээ үйлчлэгээ явуулж байгаа газар бүгдөө аппликейшнээр хүрээгээ зовоод гисэн тэр хүрээн дотроо л явж байгаа. Аппликейшн харж чад хамгийн анслагдмал зайнуудаа хараад өөртөөрхөн байгаа төхөөрөмжөө сонгоо. Тэндээсээ гарангууд төхөөрөмж нь итгэхгүй болчдөг. Итгэхгүй болдог. Тий, итгэхгүй болно. Анхаа яг зөвхөн тэр дотроо л унна гэсэн. Тэгэхээр одоо маш их хэмжээний төхөөрөмжүүд бас алдагддаг. Эвдэрлээс гадна сулгаад алдагддаг асуудал гарч ирсэн. Тэгэхээр энэ асуудал ер нь багассан уу? Тэгээ энийг яг яаж шийдтий? Магадгүй нэг айл амбартаач гэдэг юм нэг цуслан дээр авчид тавьсан бол энийг олох эсвэл шууд тэр чигт нойрхтой. Тэрийг чинь харин хуульд эрх зүйн талаас бол хэцүү юм шиг үл шүү дээ. Дээр нөгөө хамгийн анх нөгөө JET дээр гарч ирсэн те. Нөгөө Facebook-оор явуулсан шүү дээ. Нэг айл авчид энэ нөгөө манах штэ гэд. Тэрийг шууд ингээд лайв маяг хийсэн чинь шууд нөгөө нэг түрээслэгч талыг нь буруутгаад нөгөө нэг эрх зүйн орчин байхгүй шууд айлын гэрт ороо тэрийг чи бас авч болдгүй юм байна л да. Тэгэхээр тодорхой хэмжээний зөвшөөрөл тэр айлаасаа авчаа тэгээд юм аа авах юм шиг байдаг шүү дээ. Ер нь бол анхаа тэр нөгөө нэг GPS бүх төхөөрөмжүүд өөрөө GPS-тэй байгаа. Тэгээд тэн дээр хаана явж байгаа тэр удирдлагын бүх програм гамжаараа бүгд хянаж байгаа шүү дээ. Тэгээд тодорхой хэмжээний нөгөө хүрээнээсээ гарах юм бол итгэхгүй болчдөг. Тэгээд тэр нөгөө үйлчлэгээнийхэн хүмүүс нь очиж тэрийг нөгөө хайж авч амар их нөгөө юуны зардал нөгөө хүн хүчний юм да тийм юу операшны ажил аюул нь бас амар ихтэй шүү дээ. Зөвхөн ганц цэнэглэгч мэнэглээл ингээд юу энд тарааж тавихаасаа гадна. Буцаагаад хайж олох. За ерөнхийдөө маш олон тооны түрээсийн төхөөрөмжүүдийг Улаанбаатар хотын бүх байршлуудад тархаа бутрахаа байгаа баха. За тэрийг бүгдийг цуглуулж авчирж ирээд цэнэглэж бэлэн болгоод буцаад өглөөнд байршуулдаг. Тэгэхээр маш олон хүмүүсийн хөлс хөдөлмөр шаардагдаад байна л да. Тэгэхээр хүний нөөцөө яаж зохицуулт юм бол тий, ер нь бол энэ 24/7 иргэдтэй үйлчилж байгаа л төхөөрөмж шүү дээ. Тэгэхээр бид шүн ч гэсэн одоо дахин байршуулад цэнэглээд одоо шаардлагатай бол засвар үйлчлэгээ хийгээд ингээд л байрж байгаа. За яг ер нь өглөө босоод ажилдаа явдаг, тэ ажлаа амжуулдаг. Тэгэхээр
хүний өглөө босоод илүү ихээр зорчдог газруудад бол аль аль үйлчлэг үзүүлж бэлэн байлгах талаас яг ингээд шөнө бол дахин байршуулт бол хийдэг. Тэгээд тэрнээс бол одоо 24 7 ажиллаж байгаа. За энэ 24/7 ажиллаж байгаа энэ бизнест бол маш их одоо хүний нөөц шаардлагатай байдаг. За застдаг хүн байлаа гэхэд тэрийг дахин байршуулдаг. За жолооч тэр байтга батарейг зэрэгэлдэг, зэрэглэснийг нь буцаагаад тэнд нааж шийдэг ч гэдэг юм те. Одоо нэг мэдэн дээрээс уншиж байхад бол одоо Тапа үйлчлэг ихэд 24 онд 1000-аас дээш тооны одоо хүмүүсийг ажилуулж энэ бизнесээ явуулсан гэсэн тоо байсан. Тэгэхээр бусдынх нь мэдээлэл бол надад одоогор бол бэлэн байхгүй байна. Тэгэхээр нэг л тэр үйлчлэгээ одоо эхэлж байгаа нэг үйлчлэгээ 1000 гаруй ажлын байрыг бэлдэж байгаа учраас бусд нь бол тэрнээс илүүж байх магадaltaй. Тэгэхээр энэ жил бол бүр олон мянган хүнийг бол ажлын байраар хангаж ийж энэ төхөөрөмжөд маань иргэдтэй илүү их үйлчлэнэ гэж бодож байгаа шүү дээ. Тэгэхээр энэ түрээсийн төхөөрөмж энгийн дугуй, скутер, мопедтэй харьцуулахад технологитой хавсарч хэрэгэлдэг тодорхой аппликейшнийг ашиглаж хэрэгэлдэг шүү дээ. Тэгэхээр яг энэ технологи хөгжүүлэлтийг нь хэн хариуцдаг юм бэ? Гадны компаниудаар хариуцуулдаг юм уу? Эсвэл дотооддоо манай Монголын залуучууд хөгжүүлэлтийг хийгээ явж гинүү? Энэ дээр мэдээлэл өгч. За ямар ч сан угаасаа айд аль нэгаа. Монголд хөгжүүлсэн програм гомжтой компани Тапа байгаа. Нөгөө Jet болон Eco-д нар болохоор гадны хөгжүүлэгч нар хөгжүүлдэг. Нэгсэндээ нөгөө франчайз лөө тийм гадны хөгжүүлэгчд хөгжүүлдэг юм. Тапагийнх болохоор Тапа болохоор яг нөгөө дотоодын хөгжүүлэгч нар өөрсдөө програм хангамж нийт. За тэгэхээр энэ төрлийн бизнес одоо магадгүй жижиг Казахстанчууд юм уу хөрс зэрэгэлтэй улс орнууд руу гадагшаа нэвтрүүлэх манай монгол залуучууд яг энэ ажлыг гадаадд ч юм уу ингэ нэвтрүүлээд ажил болгох юм боломж байд юм болов та нар юу гэж харж байна? Зөвхөн Улаанбаатар хот Монголоо харж байна уу эсвэл хилийн чанддах бизнес гэж хардаг болоо? Ирэх нэг 2-3 жилийн дотор бол энэ бичил тээврийн хэрэгслийн үйлчлэгээ үзүүлэгчдээс бол одоо гадны нэг улс руу очиж үйлчлэгээ үзүүлэх нь бол тодорхой. Яагаад гэвэл одоо програма хийгээд сурч байна. Монгол залуучууд програм хийгээд тэр хийсэн програмаараа төвжирлийг бууруулж чадчих. Хоёрдугаар тэр төхөөрөмжийг одоо үйлчлэгээр хангаж сурч байна. Цэнгэлж байна, засч байна. За сэлвж байна гэх. Ингээд техник хангамжтай ажиллаж байна. Зөөлөн дэд үсттэй ажиллаж сурч байна. Одоо энэ хоёроо нийлүүлээд үйлчлдэг одоо үйлчлэгээгээ ингээд илүү одоо сайжруулад ингээд гурвалсан ийм одоо ур чадвараа бид нар хаднаадтай улсад очтой экспортлон гэж ярьж байгаа. Тэрийг хийхэд бол тун орхон болчлоо. Магадгүй энэ жилийн дахиад сайн ажиллах байх. Орон нутаг ч юм уу тий. Томоохон одоо Эрдэнэ тархан ч юм уу. Тийшээ бол ер нь бол орох боломж байгаа шүү дээ. Одоо ч авах байгаа байхгүй. Хөр яг зүгээр эрх зүйн орчин ч юм уу тэнд төгжрэл байхгүй ч юм уу. Тэгээ тиймэрхүү шалтгаанаас л орохгүй байгаах. Түүнээс л яг програм хангамж болно. Яг тэр юугаар бол Монгол улсдаа бол асуудалгүй баха. Тэгэхээр түрээсийн төхөөрөмж буюу хоёр дугуйт төхөөрөмжүүдийг хэн дуртай нь одоо бол хэрэглэх боломжтой байгаа. Тэгэхдээ аюулгүй зааварчилгаач үт юм уу дагалдах заавал мэдэх шаардлагатай мэдээллүүдийг яаж өгдөг вэ? Тогтмол одоо энэ 25 оны зорилтонд чинь одоо тогтмол одоо мэдээлжүүлэх юм вишн алсын хараа байгаа юу? Тэгээ энэ хэн дуртай нь мэдээж онж болно. Гэхдээ насан турсан бол. Тэгээ насан туршийн иргэдэд банк болон банк санхүүгийн байгууллагууд одоо дансаар нээж байна. Тэгэхээр бол одоо насан туршийн хүн ирж одоо төхөөрөмжөндөө мөнгөө одоо байршуулаад тэгээд унж байгаа баг. Насан туршаагүй хэн дуртай хүн унж байгаа бол тэр бол эцэг их асран хамгаалагчийнхаа мөнгөөр унж байгаа баг. Тэгэхээр тэр бол эцэг их асран хамгаалагчд бол бага насны хүүхдээ одоо замын хөдөлгөөний зохих хэмжээний мэдлэг мэдээлгүйгээр юм манвал осолтой шүү гэдгийг одоо сайн анхааруулж хэлэх одоо үүргийг бол хүлээж байгаа. Үүрэгтэй шүү гэдгийг нь одоо үйлчлэгээ эрхлэгч одоо байгууллагууд болон одоо энэ тээврийн цагдаагийн газраас ингээ хамтраад олон нийтийн сүлжээгээр парламент телевизээр, үндэсний телевизээр, сошиал сувгуудаар ингээ шатараатай мэдээллүүдийг одоо байнга өгж байгаа. Тэгээд жилээс жилд ер нь энэ насан туршаагүй хүүхдүүдийн одоо энэ төхөөрөмж унах төхөөрөмжтэй харьцах байдал бол хайцангуй багасж байгаа. Гэхдээ тэр одоо дундын төхөөрөмж дотор чинь бас скутерс гадна ундагдаг байна. Ундад дугуйг бол одоо яг насны хязгаар заагаад бол бас жоохон сонин ойлголт тийм ээ. Харин тэр насан туршаагүй хөгд ундад дугуйг унаад
хаагуур явах гэдгийг мөн одоо тэр эцгийг асран хамгаалагчд манаас аягүй сайн тодорхой хэлмээр байгаа. Дээрээс нь одоо энэ одоо босрлын байгууллагууд бас хөтөлбөртөө одоо сургам хүмүүжүүлэх одоо арга зүй талаасаа бас мэдээллүүдийг хүргэдэг баймаар байгаа. Гэхдээ хүргээ явж байгаа одоо тэр төлийн одоо арга хэмжээнд ямар хөө хэрэгжиж байгааг нь сайн мэдэхгүй байгаа тийм. Тэгэхээр түрүүн хэлсэн одоо нэг бид нар ингээд хоёр дугуй төхөөрөмжтэйгээ зохицон амьдрах ингээд тийм хугацааг тоолж байна гэдэгтэй адилхан одоо иргэд одоо ославарыг нь одоо ойлгож ухаарах хаагуур явах гэдэг мэдлэгээ олж авах унсан үедээ самбаачлах тэр бас нэг завсрын үед байдаг байх шиг байна. Гэхдээ харьцан хурдан ер нь манай монголчууд ч юм бол ямар нэгэн шин зүйлийг сурахтаа бол их дадамгай байдаг шүү дээ. Тэгэхээр бол гайгүй болж байгаа гэж бодож байгаа. Тэгэхээр хэд хэдэн төрлийн судалгаанууд байдаг байх л та. Улаанбаатар хотын төвөгжрлийн төвшин буурсан уйлрлын чанартай буурдагчуд юм өсөлттэй ийм судалгаа байдаг. Тэгвэл түрээсийн төхөөрөмжүүдийг ашигласнаар Улаанбаатар хотын замын төвөгжрлийн тодорхой одоо бууралттай ч гэдэм тодорхой хэмжээний юм судалгаа байдаг байх л та. Та нарт ийм судалгаа ирдэг үү? Ер нь одоо төгжрөл хэдэн хувиар буурсан бэ гэдгийг хэмжихэд бас хэцүү байгаад байна. Харин хоёр дугаар төхөөрөмж энэ бидний амьдралд орсноороо хэр хүн унсан бэ гэдгээр нь хэдүүлээ хэмжих юм бол жишээ нь нэг тапа гэдэг үйлчлэгийг одоо 24 онд 1 сая удаа хүн унсан байгаа байхгүй. Тэгэхээр сая удаа тэр одоо нэг үйлчлэгээ унж байгаа нөгөө хоёр үйлчлэгээ үзүүлэгчийг мөн одоо 2-3 сая унсан баг. Тэгэхээр тэр тоогоор нь одоо энэ авцамын хөдөлгөөнтэй харьцуулах юм бол энэ бол их гоё тийм өөдрөг ирээдүйтэй төгжрлийг нэлээд дөрвтэй бууруулж байгаа тийм тоо. Харин энэ төгжрөл буураагүй мэт ингээд харагдаад байгаа нь бол яагаад гэвэл машин чигүүрд авцам дээр маш их зай эзлээд тэгээд импортлогдож байгаа машины одоо жилээс жилд нэмэгдэж явж байгаа. Жилд 25,000 ширхэг машин одоо Японоос импортлогддог байсан бол 110,000 болчихлоо. Жил бүр. Тий. За. Энэ нөгөө төгжрлийг бууруулах шийдвэр гарч ирээл төрөөс янз бүрийн зохицуул тэгээл зам талбайгаа янзлал ингээд л ахал улам төгжрөл нэмэгдээд байгаа нөгөө импортын машин худалдаа сайн байгаад байна. За тэгэхээр түрээсийн төхөөрөмжүүдийг мэдээж хэрэг улирлын чанартай зөвхөн дулааны улирлуудад ашиглуулж байгаа. Тэгэхээр хүүтний улирлуудад яг энэ маш их хэмжээний зэ талбай эзлэхээр маш олон тооны төхөөрөмжүүд яаж хэрхэн яаж хадгалж байна. Тэгээд энэ төрлийн компаниуд өвөл яг юу хийд юм болоо. Тэгээ бидэд одоо замын хөдөлгөөний одоо нөхцөл байдалтай уялдуулаад гаргасан журам маань өвөл энэ одоо 2 дугаар төхөөрөмж унж болохгүй гэж журмалсан байхгүй. Гэтэл одоо пиаца хөргөдөг ч юм уу хоолны хөргөлтийн компаниуд өвөлжингөл машин мотоцикл банаад хоолоо хөргээд явж л байгаа шүү дээ. Зүгээр л байгаа тийм. Тэгэхээр энэ хуулийн этгээдүүд одоо энэ түрээсийн үйлчлэгээ эрхлэхээр өвөл журмандаа баригдаад өвөл гарахгүй байгаа. Тэрнээсээ болоод өвөл хурааж байгаа. Яг мэдээж аюултай. Гэтэ тэр аславаараа одоо ухамсарлаад скутерээ өвөлжингөө онсон хүмүүс байна шүү дээ. Тэгэнгүүт өвөл нөгөө хураас нь нөгөөг төхөөрөмжүүдээ яадаг вэ гэхээр эн чинь зонжингаа нөгөө манай зам талбай ямар байгаа вүлээ. Тэгээд энэ одоо 100 бороо орохоор ямар байдаг лээ те. Тэгэнгүүт тэр бүх одоо эвдрэлүүдий чинь ингээд өвлийн төвш засдаг байхгүй. Төмөр нь уугарч байна. Гагн нь будг нь галцарсан байна. Буудна тийм ээ. За тэр кабель тоормзууд муудсан байна. Бүгдийн солино те. Үйлдвэрлэгчээсээ тэр параметралаа даатна те. Өвөл бол одоо дахиад төрсэн хүн гэдэг шиг бүгдийг шинжилсээр байгаа тавар болоод тэгэл ингээд үйлчлэг гаргаж. Програм хангамж нь ч ялгаагүй. Тийм програм хангамж ч гэсэн шинжилгэтэй л явж байна. Тийм би сая үл тэр техник хангамжийн дээр програм хангамж тэр муу ялгаагүй. Тийм муу ялгаагүй. Ялгаагүй л нөгөө бүх нөгөө апгрейдүүд буюу нөгөө шинжилгүүдийг хийхгүй бол чинь төлбөр тооцоо найдвартай байх хэрэгтэй. За тэгээд дээрэс нь тэр газрын зурагтай төхөөрөмжүүд маань алдаагүй барахтай. Газрын зураг маань GPS-үүд нь алдаагүй байх хэвээр. Энэ ялгаагүй дээ. Яг програм хангамж техник хангамж аль аль нь дандаа засвараа их зэрэг бол тарт. Сайжруулс аргад. Тэгвэл дунджаар нэг скутерыг хэд орчим жил ямар хугацаанд хэрэглэж актанд гаргаж байна? Монголд л богино бах та. Зам мам амар. Монголд л богино наслах байх. Гэхдээ хэдэн нас суулгах. Үйлдвэрээс нэг технологийн горн байдаг шүү дээ. Тий. Дунджаар тэгчнээ жил хэрэглээд. Тэгээ автомашин бол нөгөө энжин үе тэр мотор нь бол үйлдвэрээсээ гаргасан тийм ээ. Одоо хугацаатай байдаг учраас жишээлбэл автомашин 200,000 км яваад байгууллагууд агталж явах жишээтэй. Хоёр дугаар төхөөрөмж маань одоо үйлдвэрлэгдээд үйлчлэгэнд яваад тун удаагүй байна. Яг тэр төхөөрөмжийг төдөн километр явж ийж агтлна гэсэн юм бол
байхгүй байгаа. Гэхдээ тэр хэрэглээ их байна гэдэг маань бол тэр электр оргидл бол тэр чинийгээр их байгаа. Харин тэрийг нөгөө нэг эд анги цөөн учраас ингээд солиод шинэ хийчихэд байгаа. Тэгж болоод байгаа байхгүй. Дугуйны одоо дугуйн машин шиг амар том биш болохоор солих юм байгаад байгаа байхгүй. Оролцоогоор яг Монголд явж байгаа скутерийн дундаж ханш хичнээн төгрөгүүд юм Монгол мөнгөөр харьцуулж бодвол дунджаар нэг 3 сая төгрөг байгаа. Тийм хувь хүмүүсийн ундаг юмнөр бол 3-5 за өө зүгээр 6-7 малаач байгаа амар. Одоо ч нэг анх скутер одоо зах зээл дээр гарч ирж байхад тохиочгүй байлаа шүү дээ. Тэгэнгүүт одоо ингээд зам дээр гарч байгаа юм чинтэй тохиотой байх хэрэгтэй, хүн тохио өгөх хэрэгтэй, дуу тохио өгөх хэрэгтэй, гэрэлэн тохио өгөх хэрэгтэй. Энэ шаардлагуудаасаа болоод энэ нөгөө төхөөрөмж нөгөө нэмэгдэх юмуд нэмэгдээд үнэ өсөд байгаа. За тэгэхээр мэдээж хэрэг маш өндөр өртөгтэй олон тооны тээврийн хэрэгсэл байд юм уу түрээсийн төхөөрөмжүүдийг оруулж ирж байгаа. Энэ бол бас багагүй хэмжээний хөрөнгө оруулалт болж байна. Тэгэхээр яг энэ хөрөнгө оруулалтыг манай залуучууд дотнод өөрсдөө гаргад юм уу эсвэл гадны хөрөнгө оруулалтуудыг татаж ингээд энэ ажил явагдаад байна уу? Одоо цаад эздүүд нь тийм ээ хөрөнгө оруулалтаа яаж хийж байгааг нь одоо сайн илж мэдэхгүй байна. Жишээ нь Тавбагийн хувьд ярихад бол дотоодын хөрөнгө оруулагчид өөрсдийнхөө одоо бизнесээс бий болгосон хөрөнгөөрөө одоо худалдан авалтаа хийж за одоо бараа мангаж байвал хөгжүүлээ тийм ээ. За маркетинг байвал өөрсдөө ингэ бүх зүйлийг өөрсдөө хийж байгаа. Харин босод үйлчлэгээ эрхлэгчид маань бол гадны компаниудын хамтарсан юм шиг байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулалтаа яаж хийж байгааг мэдгүй. Ер нь бол дотоодын одоо үйлчлэгээ үзүүлэгчид маань илүү одоо үйлчлэгээ сайжрах, илүү хүртээмжтэй үйлчлэгээ бий болгох тусмаа л одоо сайн л да. Тэгэхээр маш өндөр өртөгтэй зардал гарсан баг л та. Тэгээ энийг хэдэн жилийн дотор нөхөн гэж бодож байна. Ер нь урсгал засвар үйлчлэгээнд баггүй бас зардлууд гардыг байна. Тэгэхээр нэлээ их хугацааны дараа л бүр нөхөх. Одоо ер нь ямар төвшөнд явж байгаа? Бизнес болгон өөрийн одоо үйл ажиллагааны зардалтай байна. Тэгээ зардлаа ямар төвшөнд барих вэ гэдэг бол тухайн бизнесийн одоо онцлогоос хамаарж байгаа. Тэгээд зардал бол мэдээж өндөр. Ягаад гэвэл алга болж байна цөөн тоогоор маш хэмжээгээр хэвдэрч байна. За тэгээд ажлах хүчний зардал бол жилээс жил нэмэгдэж байна. За дөнгөж ковид хэлхтээ зэрэгцүүлээд 2,500-аар одоо өндөр цалинтай ажилд авч исэн бол одоо 10 саяас дээш болчихлоо. Тэгэхээр ингээд ажлах хүчний зардал маань өндөр болж байна. Тэгэнгүүт энэ болгоныг ярихлаар хөрөнгө оруулалтаа хязээ нөхөө гэдэг хугацаа маань ингээд хойшилж байгаа. Тэгээд тэр бол тухайн бизнесийн л одоо нууц болохоор бол тий яг төдөхөд одоо бас очир дутагдaltaй л байна. За эрсдэл өндөртэй бизнес дээр ер нь бол бүгд л даатгалын компаниустай хамтарч ажилладаг баг. Тэгэхээр даатгалын компаниустай хамтарч ажилладаг бол манай төхөөрөмж түрээсийнхэн бизнесээ даатгсан бизнесүүд байгаа баг. Зүгээр яг төхөөрөмжийн өөрийг нь эсвэл зарчигчийн өөрийг нь одоо даатгсан үйлчлэгээ үзүүлэгч одоо хэд байгаа юм бол бүүмэд ингээд зарим аппликейшн дээр бол зорчихтой даатгалаа авах үгээд асуусан байдаг. Тэгэхээр бол илүү даатгал нь иргэний өөрийнх нь одоо сонголт болж байгаа. Үйлчлэгээ үзүүлэгч бол тэр төхөөрөмжөө найдвартай байх, за магадгүй эд хөрөнгөний даатгал хийлгэж байгаа. Гэтэл ивэл даатгалын компаниуд яг одоо тэр бичил тээврийн хэрэгслийг одоо даатгаж байгаа нь бол бараг л байхгүй юм шиг л харагдаж байна. Яагаад тэгэж эрсдэл өндөртэй шүү дээ. Тэ Монголын нөхцөлд энэжэт болон өөр бусад нөгөө нэг юмд чи эдгэр чи нөгөө нэг алдсан одоо эвдэлсэн тоогоос хилээд идэг байхгүй. Тэгэхээр юу сарын дотор айгу өндөр тоо гараад шүү дээ. Тэгэхээр нөгөө эвдэрж байгаа юмнууд айгу эрсдэлтэй л байхгүй. Тэгээ эднэр маань бас тэгэхээр эрсдэлтэй юм дээр даатахгүй байлгүй. Өөрөөсөө бас хямд үнээр иргэдэд үйлчлэх юм хямд үнийн бодлогыг л барих гэдэг хичээгээд байгаа. Зардлаа бага байлгаа тэр яраараа одоо хямд үнээр илүү олон иргэдэд үйлчлэх гэдэг. Хямд үнээр ингээд үйлчлээд байхад тэр дотор нь даатгал шингэхэд бас хэцүү. Эсвэргээр амь насны даатгал те бэтл одоо тэрийг бол иргэн өөрөө л даатгах боломжтой. Харин тэр төхөөрөмжийн даатгалыг бол тухайн бизнесүүд нэгвэл тэр одоо даатгалын эрсдлээ өөртөө шингээж байгаа. Нэгвэл зарим нэг нь бүр бизнесээр нь даатгах тохиолдол байгаа байна. За тэгвэл би скутер өнөөдөр асаагаад унаа гэж бодъё. Тэгэхээр над дээр даатгалын сонголт гэсэн аппликейшн дээр гарч ирдэг. Тий гарна. За тэгвэл би явж байгаад одоо за би гэхгүйгээр зорчигч явж байгаа даатгал хийж болно сте тийм. Үгүй манай дээр бол байхгүй. Байхгүй. Тэгээ ер нь бол нэвтрүүлэх боломжтой.
Тий, боломжтой. Тэгэхээр мэдээж даатгалах компаниуд яг хүн өөрөө даатгалаа тусдаа авцсан эргэж бас байгаа. Даатгалууд ирээд байгаа. Тэрэн дотор нь одоо энэ бэртэлгийн гентийн одоо асуудлуудаа. Тэр чинь нөгөө даатгалынхаа өөрийнх нь төрөл. Яг унах үедээ хүн даатгах биш. Угаасаа даатгалтай иргэд байгаа бах. Тэг байх ч хэрэгтэй. Яг өөр зүгээр нөгөө аялал жуулчлал дээр ярих юм бол арай өөр зүйл болчихно л та. Тэгэхээр за түрээсийн төхөөрөмжүүд гарахаас өмнө бараг ихэнх үедээ нэгэн дугуйны төсөл байсан тий. За энэ дугуйн төсөл бол тодорхой хэмжээнд бас газар аваагүй ч гэдэм юм тодорхой хэмжээнд зарцаад одоо зогссон юм төсөл байна. Тэгэхэд араас нь бас адилхан одоо ундаг дугуйн төслүүд орж ирээд энэ хэр эрсдлээ харсан ажил юм бол яг энэ ажиллуулж чадах болоо. Өндөр хөгжилтэй улс орнуудад манай ялангуяа Азийн улс орнуудад дугуйг бол тогтмол ундаг. Автомашинаас олон дугуйтай байдаг шүү дээ. Тэгэхээр яг манай улсын одоо иргэдийн соёлд ч гэдэг юм ундаг дугуй хэр зэрэг чухал юм болоод тэгээд бэлэн байна уу? Ер нь ундаг дугуй гэдэг бол эрүүл мэнд талаасаа бол их ач холбогдолтой юм төхөөрөм шүү дээ тий. Унгалаар торно, биений бүх булчин ажиллана тий. Энэ талаасаа бол айгүй их хэрэгтэй. Тийм болохоор бол түрээсийн ч вэ одоо хувьдаа эзэмшиж чад ундаг дугуйгаар ч вэ хүмүүс айгүй зарчиж байгаа. Зүгээр ундаг дугуй бол нэг талаар ингээд хүмүүс төвжирлийг бууруулах юм шийдэл гэж яриад байгаа чинь нөгөө талаар бол энэ айгүй тийм буянтай зүйл байхгүй. Одоо ундаг дугуй авах боломжгүй айл өрхүүд байна тий. Тэр айл өрхүүд одоо хүүхдтэй нэг 3-4 мянган төгрөгөөр л одоо ундаг дугуй унаад хорхоог нь дарчих боломжтой байна тийм ээ. Эсвэл ундаг дугуй аваад тэрийг хадгалах зай талбайгүй эвдрүүл засах сонирхолгүй нэг хэсэг иргэд байна тий. Тэд нар маань бас дундын төхөөрөмжөөр одоо нэг удаа үйлчлүүлээд ч юм уу тийм ээ. Энэ талаас харуул ундаг дугуй илүү тийм нийгмийн сайн сайхны төлөө тийм төсөл байхгүй. Дээрэс нь одоо гадны улс орнуудаар ингээд явж байхад туризм маш айгүйх байдаг шүү дээ. Нисэх бодлоор буугаал. Энэ бол дундын эд хөрөнгийг иргэдэн нийлээд ингээд ариг гамтайгаар ингээд ашиглаж болж байгаа жишээ байхгүй. Гэтэл манай Монгол улсад тийм дундын эд хөрөнгө гэдэг зүйл байгаагүй. Заавал хөвдөө машинтай байна, тэрийнхаа тохиол тавина тийм ээ, камержуулна. Дундын төхөөрөмжтэй, дундын эд хөрөнгөтэй бидэд амьдэрч одоо сураагүй байсан байхгүй. Тэгэнгүүт энэ одоо ундаг дугуй бол хамгийн анхны одоо дундын эд хөрөнгө байхгүй. Одоо Тапагаас өмнө хай сайн уу гэж гал байсан. Тэрний өмнө бас ямар ч үлээ 2 төрлийн дугуйны хөгжлийг гарсан. Бүгдээрээ тэр маань бол хаалга барьсан. Яагаад хаалга барьсан гэвэл мэдээж тэр бизнес ашиггүй байсан байх. Хоёрдугаар эрсдэл өндөр байсан байх. Эрсдэлгээ дэрэнгүү тэр дундын эд хөрөнгийг шамшиглуулаад байсан энэ асуудал маань одоо засагдахгүй байгаа дээ шүү дээ тийм ээ. Одоо ингээд таашдаа ингээд дарааг үйлчлэгээнүүд эсвэл байгаа үйлчлэгээнүүд сайжирсаар байгаад энэ дундын хөрөнгө гэдэг маань дундын чигээр үлдэх баг. Тэгэхээр яг л нөгөө хэрэглэгчдийн соён гэгэрүүлэгч гэдэг юм уу тодорхой хэмжээний маркетингийн ажлууд бол тасралтгүй явагдах юм шаардлага үүсэж байгаа. Гэдгийг эндээс харж байна. Тэгэхээр явган замыг хуваагаад 2 дугуйт төхөөрөмжүүд маань яваад байна гэж ярьж байгаа. За тэгвэл нөгөө талдаа төв замаар ч гэдэм үү машины замаар зорчхоор бас ахаад жолооч нарын бас замаа хуваалцахгүй байх юм сонирхолтой байгаад байна л да. Тэгэхээр яг эднэрт зориулсан жижигхэн хөөрхөн юм журам байдаг юм уу тогтсон шинэ зам татаж тавина гэж Улаанбаатар хотод байхгүй л ах л та. Тэгэхээр яг энэ төрлийн бизнес эрхэлж байгаа бизнес эрхлэгчид нийлээд тодорхой хэмжээний шийдвэр гаргах төвшний хүмүүсүүдтэй цоо судалгаагаа хүсэлтүүдээ өгвөл юу яад юм бэ? Тэгээ ер нь 2 дугаар төхөөрөмжийн үйлчлэг эрхлэгчид нарт бол хамгийн хүсэмжит зүйл бол хүрэлцээтэй зам талбай. Тэгээд мэдээж ярих зохицуулт шүү дээ. Тэгээд тэрийг бол одоо нийлээд өгөх хугацаа одоо бараг л гараагүй хийж болно да. Яагаад гэвэл тэр үйлчлэгээ иргэдэд хүргэх дээрээ л илүү их одоо анхаарал 1-2 жил болчлаа тийм ээ. Одоо харин энэ бол цаг нь болж байгаа юм шиг байна. Нийлээд хэдүүл хамтдаа иргэдэд тулгарч байгаа тэр хүрэлцээ зам талбайг одоо бодлого тодорхойлохтой уламжлах хэрэгтэй. За нийлж угаад илүү иргэдэд хүрсэн тэр програм хангамжийг гаргаж тавих хэрэгтэй тийм ээ. Тэгээд илүү олон төхөөрөмжөөр иргэдийн ажиллах тий хамтран илүү тийм хэрэгцээтэй газар нь хүрэлцээтэй хэмжээний төхөөрөмжийг найдвартайгаар барьжуулах тийм одоо хэрэгцээнүүд байгаа. Энэ бол ерөөсөө нэг компани ажил биш. Яагаад гэвэл айл ч үйлчлэгээ эрхлэгчийн тэр төхөөрөмж хүрэлцээтэй найдвартай програм хэмжээ сайн байж ижил энэ маань төвжирлийг бууруулна. Илүү олон хүн одоо 2 дугаар төхөөрөмжөөр зорчин шүү дээ тийм ээ. Тэгэхээр нэг нь сайн байгаад нэг нь муу байх юм бол
хүмүүс тэрэн сайн энэ мөнгө гэхээсээ илүүтэй энэ төрлийн төхөөрөмж бол аюултай л гэж хүлээж авна. Тийм учраас бид нар нийлээд нэгдсэн тийм стандарт байх хэрэгтэй болчиход байна. Ижил төрлийн үйлчлэгээ явуулдаг хэд хэдэн компаниуд байдаг. Тэгэхээр энэ компаниудтайгаа та нар хэр уялдаа холбоотой би биега өрсөлдөгчд гэж харж байна уу? Эсвэл хамтдаа нийлээд ингээд гарц чиглэлүүдийг хайгаад ер нь бол нэлээд том ногоон зах зээл байгаа гэж харж байгаа тий. Тэгэхээр энэ дээр та нар яаж хамтарч ажиллаж байна? Одоо нөгөө нийт массын хаанч хүрэхгүй байгаа шүү дээ. Бүгдөө нийлээд ч. Тэгэхээр нэг өрсөлдөд ах юм баг байхгүй хөө. Өрсөлдөгч гэж харахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр түрээсийн төхөөрөмж хоёр дугуйтай төхөөрөмжүүдийг ихэвчлэн залуучууд хүүхдүүд ихэвчлэн ашиглаж байна. Тэгэхээр эдгээр маань бас тодорхой хэмжээнд огт сургууль суугаагүй гэдэг нь тодорхой. Тэгээ магадгүй анхаарах шаардлагатай хэд хэдэн зүйлсүүд байна л да. Тэгэхээр яг энэ төрлийн бизнес эрхэлдэг хүмүүсийн хувьд гэвэл анхаарах нэр шаардлагатай гол зөвлөгөөнүүдийг хүргээд төлөвлөд басгая. Хоёр дугаар төхөөрөмж маань бол нэгдүгээр бол дундын төхөөрөмж. Дундын гэдэг нь таних, минийх, чинийх тийм ээ. Тэгэхээр би унаад л одоо тавихтаа эвдэлсэн ч яадаг ингэж бол байж боломгүй байгаа. Дүүжирлийг бууруулах гэдэг чинь ер нь бол төр засгийн дан ганц ажил биш, бизнес эрхлэгчийн дан ганц ажил биш. Ягаад гэвэл төвжирлдээ нүрд тулж байгаа иргэн бүрийн ажил. Тэгэхээр тэр дундын төхөөрөмжийг гамтаа унах тусмаа дараагийн унч энэ төвжирл маань буурах хэрэгтэй. Хоёрдугаарт нь бол төхөөрөмж болгон өөрийн гэсэн даацтай. Тэгээ Монголд бол залуучууд маань бас одоо сунлаа явж байна. Урд дээр нэг давхралтаа суучж байна. Тэр хэрээрээ төхөөрөмжийн одоо тоормцлох тэр чадвар нь буураад ирж байгаа. За магадгүй урд нь хүн ирлээ, машин ирлээ. Тэр үед нь бол зогсож чадахгүй ирэх мөрөх магадaltaй. За тэгээд дараагийн нэг асуудал бол дундын төхөөрөмж учраас мэдээж зам харгуугаас болж байна. Хүний одоо сайн муу хэрэглэнээс болж байгаа нөгөө эвдрэл гэмтэл гарах магадaltaй. Тэгэхээр бол төхөөрөмжөө одоо нээгээд унгаж байгаа бол тоормзын одоо хөдөлгөөсөө өнө базаад үзчих хэрэгтэй тийм ээ. Тэгээд одоо энэ ажиллаж байна уу, угуурхай юм байна уу, дээгүүр дагуур нь хараа тийм ээ. Тэр яагаад гэвэл тэр чинь өөрийнх нь аюулгүй байдал яригдчих штэ тийм. Үйлчлэгээ эрхлэгчд бол аль тэр төхөөрөмжийг бэлэн болгох үүрэгтэй тэгээ ажиллаж байгаа ч гэсэн нэг хүн унаад дараагийн хүн дээр ирэхэд тэр урдан бол янзч чадахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр бол тэрийг бас аюулгүй байдал талаа бодолцоод тэр бүрэн бүтэн байдлыг нь өөрөө бас нэг анзаарчих хэрэгтэй. Тэгээд сүүлийн үед бол энэ хоёр дугаар төхөөрөмжөнд ихэнх нь одоо гэрлэн тохиотой болсон. Тэгээд зарим нь бол явган зам дээр хүнтэй зөрөгтэй бол гэрлэн тохиогоо өгчих хэрэгтэй, шилжүүлчих хэрэгтэй. Яг л энэ ч машин адилхан шүү дээ. Эсвэл одоо ингээд авцам дээр явж байгаа бол баруун зүүн эргэж байгаа бол тохиогоо өгчихвөл ядаж одоо хойно урдаас нь ярьж байгаа автовэр хэрэгслүүд маань айн маань бол ийшээ явах гэж бүгдийг нь харж байгаа. Тэгээд ер нь ингээд одоо бид нар бүгдээрээ л машин бариад зам өдгөнд оролцож штэ. Тэгвэл машин ингээд бариа явж хаад одоо ингээд машины нэг ингээд одоо үзэгдэх хүрээнүүд нь ингээд хүний үзэгдэх одоо орчныг бууруулдаг байхгүй. Тэгээ ингээд эргэж байгаа үед яг энэний цаана нэг дугуйтай хүн явж байгаа нь харагдахгүй байдаг. Тэгэхээр бол энэ бүх одоо аюулгүй байдлын санамжийг одоо явган зарчигч, бичил хэвээр хэвшлийн зарчигчтай хүрэхээс илүү жолооч нартаа давхар хүрмээр байгаа байхгүй. Тэр машины ямар нэгэн одоо юмд нь одоо харагдахгүй хязгаарлагдаад одоо явган ч явж иж болно тийм ээ. Харагдаж штэ тийм болохгүй. Тэгээ тийм юм явж байгаа шүү. Тэгэхээр тийм болохоор бол аль талаасаа ер нь бид нар сонор сэрэмжтэйгээр одоо зам хөдөлгөөнд оролцохгүй бол болохгүй гэж бодож байна. Тэгээд баярлалаа. Тэр нэг ундаг дугуй маань бол нараар ажилладаг байхгүй юу? За. Скутер одоо энэ мопедүүд бол дандаа ажил дээрээ авч цэнэглээд тий програм авч яваа сайжруулад үйлчлэгээ бэлдээд гаргаж байна. Ундаг дугуй бол ерөөсөө нэхтэй. Зүгээр ингээд гудамжинд байхад л нар тусаад цэнэг нь ороод дараагийн хүн унаад цэнэг нь буураад нараар цэнэгдэл ингээд явж байдаг. Тэгэхээр магадгүй ундаг дугуй унтсан бол сүүдэр газар ч юм уу амбар савнд хийхгүй тийм ээ. Яг зогсоо газар ингээд тавьчих хэрэгтэй. Тэгвэл тэр маань дараагийн хүнд хэрэг болно тийм ээ. Тийм байна. За баярлалаа. Бидний урилгыг хүлээж авч явган зорчигч болон түрээсийн төхөөрөмжийн талаарх мэдээллүүдийг бас өгсөн та хоёрт баярлалаа. Өнөөдөр студид бизнес эрхлэгч Бат Гэрэл, за програм хөгжүүлэгч Инх баяр нараа ажиллалаа. Аргумент хэлэлцүүлэг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар танд хүрлээ. Дараагийн дугаараар эргэн уулзъя. Баяртай.